Четвэртэй найзууд 113,384 тоот хэрэг. Өөдрөг өглөө Сэлэнгэ аймаг сонин газар шүү. Өөрийн уугуул иргэн гэж бараг л байхгүй. Байлаач удам судраа хөөвл Монголын хаанаг аймагаас ирсэн цагаачийн хүүхэд байдаг. Бүр Хятад Оросын цагаачтай удамч энд л олон бий. Нэг их баян дарган газар биш атлаа. Энд ирсэн хүний амьдрал хизээч дорддгүй. Зовсон тэнсэн улсууд энд ирээд л тэнхрээд нүд айлгадаад чамгүй хэрцүү суугаад буцдаг. Сэлэнгэ аймаг хүнийг өөдөн татдаг болохоор Сэлэнгэ аймагт сэтгэл муутай хүн гэж байдаггүй. Монголын иргэд Сэлэнгэ аймгийг андахгүй мэддэг, бас хүндэлдэг. Сэлэнгийн хүн бусад аймагтаа огтхонч төсгүй. Иргэдэнд байнга солигдож байдаг газар. Сэлэнгээс яваад 10 жил болсны дараа эргээд очивол мэдлэг хүн цөөхөн тарах жишээтэй. Ийм л нэгэн алдартай аймагт Завхан нутгийн хүүс Саруулт төгс цэргийн албанд татагдан ирж хөл тавьжээ. 2 настайдаа эцгээсээ салж хойд эцгийн хатуугаар ядуу амьдралд халдол амссан хүүд Сэлэнгийн байцаа өнгөрүүлэхэд цэргийн албаас таарсан назуулжээ. Итэвхтэй олон үггүй. Ажилсаг зүтгэлтэй түүнийг анги байгууллага нь үнэлж өөрийнх нь хүсэлтийг авсны үндсэн дээр хугацаа талбай хаасныхан дараа шалгагчаар улируулан авчээ. Орон байртай боллоо. Цалинтай эхнэртэй бас олон сайхан найз нөхөдтэй гээд амьдрал нь цэцгэлэн өөдөлсөөр байв. Амьдрал гэдэг дандаа л цэвэр өсөлт өсөлт бал буран бэлэглээд байх вштэй. Сүдрээч сэмхэн тусгасаар байдгийг хүн хожмол мэддэг. Нүд тайлагдахын хэрээр хинэггүй төрх нэмэгдэж найзууд олширхын хэрээр арх хамсалт олширдаг. Энд ч Саруулт төгсийг тойрсонгүй аж. 1991 оны 12 дугаар сарын 1 шүнжэнгөө хойш урагш хил нэвтэрч байгаа галт тэргэнд үзлэг шалгалт хийсээр ядарсан ч ээлж дуусч халгаа өгчгөөд өглөөний мандах нарнаар ажлаасаа сулраад гэрлүүгээ ханхайтал алхах нь Саруулт төгсөд сайхан байлаа. Ажил өөдрөг байхад хүний санаа сэтгэлж өөдрөг бие хөнхөөж өссөн зовлон мартагдаж нэг их эрх дарахтай дарга болсон мэт заримдаа санагдана. Миний энэ алба бусад ямар ч ажил мэргэжлээс чухал юм шиг. Ер нь альч хяналт шалгалтын алба нь залбуулхай лойрыг тасалж шудраг ёсыг хангаж байдаг боён талб. Ээжигээ авчирч яаж амьдарч байгаагаа нэг үзүүлгсэн. Авгаа маань саяхан баруун хараа явчихсан. Түүнээс биш үдийд халуун цайванд халуун гэр халуун хайр намайг угтдагсан. Ядраад орж ирэхэд өөрийн орон гэр шиг сайхан юм байдаггүй юм байна. Одоо манай жижиг өрөөнд найз нямаа унтаж байгаа бах. Тэр бол миний цэргийн найз. Бас миний адил шалгагчаар орох гэж байгаа. Тушаал нь гараагүй л байна. Тийм нэрэ Алтан булгийн техникумд сурдаг Бат Жаргал гэдэг хүүхэд өчигдөр ирсэн. Бас манад хонсон байгаа л да гэгчлэн бодол холхиулж явснаа. Байрныхаа өнцөгт ирмэгц түлхүүрээ гаргаж барьсаар орц руугаа оров. Эрэгтэй хүн байшиндаа ойртмөгц түлхүүрээ гаргаж барьдаг. Эмэгтэй хүн яхаа хаалган дээр ирмэгцэл түлхүүрээ ирэн цүнхэн онгичж гардаг хойно. Саруулт төгсөй гэртээ орж ирэхэд Нима Батчаргал хоёроос гадна найз Батбаяр нь зүүн хараагаас ирчихсэн унтж байлаа. Саруулт төгс баярлав. Олон найзтай байх нь гэр дүүрээд сайхан юм аа. Хүн ер нь олон найзтай байх хэрэгтэй. Саруулт төгсийг орж ирэх чимээнээр Батбаяр сэрж өндийн 2 найз нэв хийлэн мэдчилж бослоо. Удалгүй Нимаач жижиг өрөөнөөс үсэн сэгсээсээр гарч ирэв. Найз нөхөд уулзалтгаараа л арх гаргадаг хар заншил Монголд нэвтэрчсэн юм хойно Батбаяр хүлэг арх задлж тойруулв. Батбаяр Саруулт төгс хоёр нэг нутаг голын сайн яривал садан болох тул бие биендээ илүү илгэмсэг сэтгэл ойртой найзууд байлаа. Архиа ууж дуусаад Нима Батбаяр хоёр айл хэсгээр гарч ажлаас буусан тул Саруулт төгс амархаар орондоо оржээ. Зодон. Орой 16 цаг үед Батбаяр Нима хоёр улаан зээрд болсон амьтад буцаж ирээд унтаж байсан Саруулт төгсийг хуу татан босгож Нима нь халааснасаа нэг шил охи нөгөөх нь шил найруулсан спирт гаргаж ирснээр стаканд тал дунд нь хүртэл цэлэлцтэл хийгээд Саруулт төгсөд зогсуулсаар салгалан байрав. Саруулт төгс авч жаахан ярван харж байснаа шилэмдээд докторчхав. Нөгөө хоёр ч нэмж уусаар улам согтож хөг ярианых нь авцалтаа алдагдаж эхэллээ. Ярих гэж гэрээр дүүрэн хашгиран. Монголчууд цогтоороо л ярьдаг өөрийгөө магтан сайргасан бардам өгөөд Батбаяр босч ирээд дэвхрэн гашгаран хий цохилт хийж би тамирчин жудоо чөлөө төхөөр үзүүлнэ. Зэрэгтэй медальтай хүн шүүгээд хар хүчээрээ ширээг нь балбахад ширээнийх нь хөл салн нурж онов. Хар та нар бол над юу ч болохгүй гэж агсарснаа Саруулт төгсийг хоёр шанааджээ. Тоглоомч гэхэд хэцүү, шоглоомч гэхэд бэрх энэ аврыг нь сүулдээ Саруулт төгс таасангүй. Батбаяр бол үнэхээр ч
бүх тех зэрэгтэй медальтай хүн учир гарынхан цохилт нэг их төвчээд инээгээд байхааргүй аж. Чи одоо тавтартай байл та. Юу гэж гэрт ирчгээд хүн зодоод байгаа юм бэ гэхтэн Батбаяр дахиад нэг цохиход саруулт төгс зөрүүлээд шанааджээ. Ингэж анх зодооны гал захигдав. Батбаяр саруулт төгс хоёр шанаадалцаж байхад орж ирсэн Нямаас алах гээд дундуур нь ороход Батбаяр Нямаагийн шанаа руу хоёр буулгав. Нямаа стаканаар шидэж нүрийг нь шалбалсан. Бас шалны мод авч Батбаярын мөрлөө цохиход мод нь 3 хэсэг болгон хугарчээ. Дараа нь ширээний салсан хөл барьж авч сүулдэ гантил авч далайсан гихчлэн дайралтсан зүйлээрээ согтуучууд зодтолцоож гарав. Та хоёр надад юу ч болохгүй гэж бардан байсан Батбаяр нөгөө хоёртоо зодуулсан даа гомдож өхнө гэж балконтой өрөөнийхэн цонхыг давхраар нь хаглан гарахт нь саруулт төгс Нямаа хоёр сандарч балконыхоо хаалганы хагархаа цонхоор араас барьж аван чангааш тогтоож ядан байтал ашгүй. Тэднийд ирээд байсан техникумын 3 оюутан галтгооны өрөөний балконоор дамжин очиж Батбаярыг авч оруулж ирж. Нямаа нөгөө техникумын 3 оюутанд агсан тавьж гантилаар хий цохиж дайрч давшилсаар хөөж явуулж хойноос нь гантилаачуулуудсаар хоцорчээ. Батбаярын нүүр гаруулаа нэлээ. Зодооноос гадна цонхны шилэн зүсэгдэжээ. Цусыг нугааж цэвэрлээд гаргахад дахиад пер пар хийхэд нь гүгээд очвол жижиг өрөөнийхэн цонхыг ташраар нь хагалчихсан үсрэх гэж байхад нь Нямаа амжиж хөлнөөс нь чангааж татаж авлаа. Саруулт төгс Нямаа хоёр Батбаярыг диван дээр хүчээр даран чи юу боллоо гэж үхэх гээд байгаа юм бэ? Миний найз ингэж болохгүй гэж аргатаж гутловцыг нь тайлж цээж толгойг нь угааж Батбаяр ч нилээд тайвшрав. За болий. Одоо тэхгүй. Би бийц чараад унтыг ихтэн тавьж жорлонгийн өрөө рүү явуулжээ. Аллаа уучлаа. Батбаярыг чивч мөг удаад байхаар нь гинт саруулт төгсөд хүүдэн аим шиг төрөнгөөж чад жорлонгийн өрөөгөө онгойлгоход байсангүй. Ванны өрөөнд жижиг өрөө галтгооны өрөө хов хаасан. Төрөөнд унах гээд байсан жижиг өрөөний хагархаа цонхоор доош харахад газар тунчсан хэвтэж байлаа. Тэр хоёр сандран гүйж гарч өвлийн хүйдэнд нүцгэн өхлүүд гэвтэ нөхрөө яаран оруулж ирэн дулаан хүнжилт хучин гэвтүүлж байтал цагдаа эмнэлгийнхэн орж ирцгээлээ. Ийхүү хэрэг гарч эрүүгийн хэрэг үүсгэгдэн саруулт төгс Нямаа цагдан хоригдож байцаагцснаар энэ хүмүүсийн бүхий л амьдрал хувь заяа гараар иргэжээ. Эрүүл үеийн зан ааш согтууд танигдахгүй штэ. Уур согтуурал хоёр хүний занг 180 хэм өөрчилдөг. Энэ хүмүүсийн зодооны үед гаргасан зан авирыг эрүүл үе ажил хөдөлмөр спортод гаргасан амжилтаар дүгнэх аргагүй. Бас амьд хүмүүсийнх нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр үйл явдлыг дүгнэж болохгүй мэдээч. Иймд баттай мэддэг ойлгох завхын тулд хэргийн материалаас зарим зөөн баримт дурдъя. Хохирогч Жукбат. Миний төрсөн дүү Батбаяр амь насаа өөрөө хохироос үндэс байхгүй. Саруулт төгс Нямаа нар арх ууж нийлж зодоод ухаангүй ит нь цонхоор унгаж алсан гэж үзэж байна. Хохирогч Чимэг-Баяр. Саруулт төгсийн аав нь арх ууж хүн утгалж шоронд орж байсан. Эднийхэн олон хүүхдүүдтэй. Хүүхдүүд нь сахилгагүй. Хоёр ах нь шоронд орсон гэж дуулдсан. Хойд эцэг загцур нь маш их арх уудаг, эхнэрээ байнга зоддог гэж нутгийн хүмүүс ярьдаг. Саруулт төгс арх уудаг, харгис хэрцгий зантай. Эдний ах トゥ нар ер нь хүмүүжил сурлах тааруутай. Би дүүгийнхээ амийг амиар нь солино. Батчаргал техникумд сурдаг. Орой 16 цагийн үед Нямаа Батбаяр нар ухаангүй шахам согтуу орж ирсэн. Хоёр шил архитаа ирснийг саруулт төгс ахыг сэргээж хамт ууцгаасан. Энэ үед манай сургуулийн базар сад ган төмөр нар орж ирсэн байсан. Бид гурвыг дуудаж архи хамсуулсан. Эхлээд Батбаяр нь хөхөрч ойролт ширээ зогх зэргээр агсан хүний дүр гаргасан. Тэгснээ ширээг гараараа цохиж нураагаад саруулт төгс ахын хацар руу хоёр гараараа хоёр талаас нь зэрэг хид хид зогсон. Ширээ нурахаар ширээн дээр байсан зүйлүүдийг авч галзууханд оруулж байхад тэр гурав хоорондоо зодтолдож харагдсан. Саруулт төгс ах Батбаярын шанаанд хоёр удаагаар ар цогсон. Нэг нь ширээний хөл барьсан харагдсан. Галтгооны өрөөнд юм тавиад дахиад орж ирэхэд Батбаяр Нямаа саруулт төгснөр хоорондоо зодтолдож Батбаярын нүдний орчмоос цус гарч гар нүүр нь нэлээд цус олсон харагдсан. Бид гурыг явхаар хувцас амсаж байхад пер пар хийх чимээ гарч шил хаарахт нь бид том өрөөнд ороход балконы онгойдог хаалгатай хэсгийн шил хагарсан. Батбаяр балкон дээр авчсан унж өхөнжид зүтгээд саруулт төгс Нямаа нар түүний гар цамцнаас нь гараа гаргаад чангаачихсан зогсож байсан. Бид гурав галтгооны өрөөний балконоор гарч очиж Батбаярыг авч оруулж ирсэн. Тэр энэ цонхоор унж өхөн эд намайг зодж байна гэж хашгирч орилж байсан.
Биднийг явхаар үүдний өрөөнд хувцас өмсөж байхад нямаа гарч ирээд коридорт байсан гантилийг аваад та нар яасан зэвүүн пстанууд вэ гэж хэлээд намайг 3 удаа зогссон боловч оноогүй. Базар саатыг 2 удаа зогссон боловч оноогүй. Дахин биднийг цохих гэхээр нь ган төмөр 2 гарыг нь барьж аваад бит хоёрыг гарч зүгтаасны дараа намаагийн гарыг нь тавиад гэрээс гарч зүгтаасан. Бидний араас гантил шидэж муухай ашгарсаар хоцорсон. Ган төмөр базар саад нар ч үүнийг баталж ярьжээ. Төмөрхөө 12 дугаар сарын 1-нд нэг шуудаагаар л хоршооноос аваад дүү ганс үхийг дагуулад лавг сөрөнгийн давааж өгөхөөр явж байгаад 10 дугаар арны урт талд ирээд дүүрээ гурлаа өргүүлж байтал төмөр шил дуурахад пер парк гэсэн чимээ гарсан. Дээшээ харсан чинь 10 дугаар арны 4 давхрын балконгүй цонхоор нэг улаан цамцтай хүн толгоогоо доош нь газар руу харуулчихсан. 2 гар нь саруулзаад унжиж харагдсан. 2 хөлнөөс нь нэг хүн татсаар байгаад цааш нь аваад оруулсан. Тэр татж байсан хүн нь яах аргагүй эрэгтэй хүн байсан. Нэг л хүн харагдсан. Гэрч төмөө үлзээ 16 настай. Профессор ихчийнхээс талх үрээд гэртээ харахаар гараад явж байтал дээр тор гэх чимээ гараад гөлмөн төмөр дуурхаар нь хартал 10 дугаар арны 4 давхрын балконгүй шилэн харчихсан цонхоор цээж нь нүцгэн биеийн тамирын улаан унттай хүн гарч ирээд цонхны гадна талын төмөр раам дээр сунгууд доошоо газарлуу үсрэх гэхээр нь би айгаад буцаад игчийн байрлуу зогтсон. Тэгтэл ард талд пит гэсэн чимээ гарахаар нь эргээд хартал тэр хүн байрны цементэн дээр хөл бөхс тал нь гарсан толгой цээж гисгэн шороон дээр байралтай. Нүүрэн тал нь доошоо хараад унчихсан байсан. Гутал амьс байгаагүй. Тэр хүний ард талд хүн харагдаагүй. Газар тунсан хойноч цонх руу нь харахад хүн харагдаагүй. Шүүх эмнэлгийн төгөллөнд биеийн гадаргууд олон тооны зүсэгдсэн, шалбарсан өнгөц шархнууд, тархины суурья сугарсан, тархины баруун хажуугийн ховдол руу цус харвсан, баруун талын 8 дугаар хавир гугарсан гэмтлүүдтэй. Биеийн гадна үүссэн шархан эртээ зүйлээр үүсгэгдсэн, шамрагдсан, хутагдсан байж болох. Гавал тархины гэмтэл нь өндөрөөс унах, их дөргөлтөөс үүссэн байж болно. Үхэлд хүргэсэн гол шалтгаан нь тархины хүнд гэмтэл, суурьяас хугарсан цус харуулт болно. Согтууруулах хундаа хэрэгэлсэн 3.2% согтолтой байна. Сэлэнгэ аймгийн шинжээч шимж инх 50 гэжээ. Хохирогч нарын хүсэлтээр шарлыг оршуулсан газраас нь дахин гаргаж айрмын шүүх эмнэлгийн шинжээч томлон задлан шинжилгээнд дахин оруулжээ. Дахин хийсэн задлан шинжилгээний дүгнэлтэнд 1992 оны 1-р сарын 21 тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Хөлд үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарах ба юмд цохиулсан унахтаа үүссний алин болохыг тогтоох боломжгүй. Сүхбаатар хотын эмч инх 50-ны гаргасан дүгнэлт зөв байна. Шинжээч эмч дэд хурандаа жанчив гэжээ. Гэлээч хэрэг шийдэгдсэнгүй. Хүнээ алдсан хохирогч нарын зүсэн бүрийн таамаг сэжиг сэтгэмжинд бүрдэн байцаалтын ажиллагаа хөтлөгдсөөр хагасчлалын дараа буюу 1992 оны 5 дугаар сарын 29-нд заруул төгс Нямаа нарын биеийг шүүх эмнэлэгт үзүүлж 1991 оны 12 дугаар сарын 1-нд Батбаяртай зодтолтод үүссэн шарх гэмтлийг тогтоолох болов. Эмч юу ч олсонгүй. Аргагүй. Өдөөд яаж хөхрөлт, хавдалт, шалбаралт үлдэхвтэй. Бас нэг хэрэг мандав. 1990 онд цэргийн байранд саруул төгсийг ороход мэндийн хариуцгүй ахлах цолтныг орж ирэхэд тоохгүй. Петр цэргийг аашлаад алгадчихсан. Бас нэг цэргийг сүнялгасан байна. Үүнээсээ болж хамт олонны хурлаар орж арга хэмжээ авагдаад өнгөрсөн байсан нь энэ хэрэг дээр хэрэг болж шин зүйл анги давхарлагдав. Олон сар суусаар саруул төгсийн бие муудаж тураалд орж эмчилгээ хийлгэлээ. Сүүлд нь хүн амны хэрэг үйлдсэн хэрэгт яллах аргагүй болж саруул төгс Нямаа нарт танхайн зүйл анги сонсоход 1992 оны 4-р сарын 28-нд гадуур даалтанд гаргалаа. Хорооноос хавар гарах хүн бүхэнд сайхан байдаг. Яргуунаогоос оёолж нүүдлийн шувуудын төрөвч ирчээ. Чөлөөтэй амьсгалж чөлөөтэй явах, дуртай цагтаа хоол идэх, хэвтэх, аль дуртай дэлгүүрт орох явах ирэх, ямар их эрх чөлөө ирэх байдаг юм бэ? Дахиад эргэж орно байгаад та ёстой гонч мөрөөрөө л амьдрий. Архинаас л боллоо гэж айлалан дотроо тангаргалж байв. 7 хоног ухас хийгээд ирээ. Энэ хугацаанд саруул төгсөн ихнэрээс охин төрлөө. Аав боллоо. Анхны хүүхэд гарлаа. Амьдрал сайхан байна. Би одоо өгсөн ч хэрэгт орсон ч миний хүүхэд газар дээр гიშгээд үлдэх юм чин дээ. Тэгэхэд аав нь муу аав байна да. Урдчилж төсөөлөөгүй учрлууд сайн гэж авсан муу найзын уршиг миний оронд хинч байсан энэ л хэрэгт унахаар тийм үйл хүнд учирдаг гэж зүүдэлсэн ч үгүй.
Санаагүй санааг хийгээгүй үйлдэлийг нэхэж тулгасан мөрдөн байцаалтууд хохирогчдын ах дүүсийг нь сэрддэг хараад хойд урдах их эцэг ах дүүсийг нь муу мухагаар дайрсан тавлсан өгөөдлөг. Энэ бүхэндээ ингэж хахир хатуу учирна гэж сансангүй. 5 дугаар сард ч хэрэг шийдэгдсэнгүй. Ажилгүй, цалингүй, талах сүүний ч мөнгөгүй. Найз нөхдийн зарим нь зэрвэж, зарим нь өнгөц тал засгийн өнгөрнө. Хохирогчийн тал оршуулгын зардал нэхнэ. 6 дугаар сар гарч зуны дэлгэр цаг эхэлж, мод навчилж, хөхөө донготож, уул тал ногоон хөнчлөө бүтэн өмөрлөө. Нямаа саруулт өгс 2 хурдхан эрхүү орчхоод ирэхээр тохиров. Ердөөл 7 хоног. Хил дээр амьдарч байдаг. Хүн амьтан өдөр болгон л гарч ороод байхад яаж өлсөж зутарч суух вэ? Төлбөрөөш төлхийг одъё гэж шийдэж, дундаа 3 ширхэг савхин замц хэдэн рубль хятадын ганц 2 бараатай богоонд оржээ. Санал зөрөв. Тэд мөрдөн байцаагчдаа ч хэлсэнгүй. Ер нь мөрдөн байцаалтын ажиллагаа дуусныг мэдэгдэж хавтас тэрэгтэйгээ танилцж байлаа. Шүүхээр шийтгэхдгийн өмнө л амжиж яваа нь. Тэр 2 хил гарах тусгай виз зөвшөөрлж авсангүй. Саруул төгсөл найзынхаа тэмдгийг сэм авч 2 пассвортон дээрээ дараад Нарлаг Монголд суугаад гарсан гин. Эрхүүд өгч явтал тэр 2-ын очих ёстой найзууд нь эрхүүд байхгүй явчихсан сурагдуулаад шууд Красноярск хотод хурч буужээ. Тэнд Огня Енисей гэдэг зочдуудад 3 хоног. Үн ихтэй тул гарч усан онгоцонд байрладаг буудалд 3 хонлоо. Тэнд байхдаа зах дээр Нямаагийн найз Чулуунбаатар, Намбаг, Болдоо нартай таарлцсан гин. Чулуунбаатар нь тэнд хүн амны хэрэгт мөрдөгдөж байхдаа хүнд зодуулж имлэх твтээд тэндээсээ оргосон гэж ярьж байв. Тэр 2 хил гараад 7 хоног байсан тул буцаг ихэд мөнгө бүтэж өгөхгүй болохоор нь хотын захад байдаг 41-р сургуулийн байранд хононгоо Чулуунбаатартай гурвал тэндээсээ хятад бараа худалдан авч Абакан руу явжээ. Гэвч ашиг гавсангүй. Хоног хугацаанд шахагдсан тул буцаар шийдэв. Харин Нямаа би талигачийг илүү зодсон юм чинь хүнд ялаа авна. Ял идэлэх гэж боцмааргүй байна. Чи явах гээд байвал яв. Би найз нартайгаа нийлээд энэ чигтээ явна гэж зөрүүлсэн аж. Саруул төгс санал нийлээгүй тул нэг савхан хүртгээ 5,000 төгрөгтэй өмч тасалж аваад ганцаараа нутгийн зүг жолоо заллаа. Тэгтээ бас тооцоотой. Очоод шууд ял идэлэх тул завхны тис суманд суугаа ээж дээрээ очоод явна. Үүний тулд тис сумын ард суурин баамтаар орохоор шийдлээ. Кизил руу автобусаар явах гэж байхад Москвад явж байгаад дээрэмдүүлсэн автобусны ч мөнгөгүй Кизилд гэрн байдаг гэх өвгөнд автобусны мөнгө өгч тослов. Хамт Кизил ороод түүний амьдардаг Бухгас гэдэг тосгонд гэрт нь хамт очиж дайлуулж нэг хонлоо. Маргааш нь тэр хүний тусалцаатаагаар автобусанд сууж Эрзийн районд ирлээ. Автобусанд нэг туваа хүүхэнтэй танилцжээ. Тэр хүүхэн эрхүүд зурдаг оюутан амралтаараа харж явна. Ээж хүргэн ахтай хамт амьдардаг гэлээ. Шууд хамт гэрт нь очиж хонов. Хүргэн ах нь Орлаан гэж сайхан зантай ир байв. Орлаан маргааш нь цагаан Нева машинтай найзыгаа агууж Саруул төгсийг Орос Монголын хил дээр хүргэж өгчээ. Энэ бомбт нь зөвхөн орон нутгийн хүмүүс л үндэсний пассвортын авсралтаар гардаг тул Саруул төгсийг анх гарсан наавшиг бомбдороо гадаад пассвортоор нэвтрүүлэхгүйгээд оруулсангүй. Монголын хил дээр ажилладаг Батхүү ашуучид уучраа хэлв. Батхүү нь Оросын 2 цэрэгт наад хүн чинь манай хилийн шалгагч этгээд гаргачих гэж маргаад ч гуйгаад ч барсангүй. 2 цэрэг даргаасаа асуухгүйгээр толгой мэдэж болохгүй гэж хайгаад байлаа. Маргааш даргадаа хэлж байж шийдэе гэж Батхүүч маргааш би даргатай нараад оруулаад өгье гэж хэлжээ. Ийхүү хил дээр хонох боллоо. Ингээд буцаад яахаа мэдэхгүй байж байтал нэг туваа залуутай таарлтав. Тэр өөрийг нь хаашаа явж байгааг асуугаад бид нэр энд долуула хил дээр гайлын барилга барьж байгаа. Нэрээ Бэлчэр гэдэг гэж халамцуу залуу танилцуулаад тэд ажиллаа хийгээд л би бол иймэрхүү л явдаг хүн. Тэгтээ танхаа хүн бишээ. Би нэг найзтайгаа танилцуулна гэд Чит гэдэг залуутай танилцууллаа. Тэр 2 арх асуугаад байхгүй бол олж өгье гэжээ. Тэд Монголоос ноос очиад гарч яваа. Камазын жолоочтой уулзаж Саруул төгс 3 шил арх, Бэлчэр Чит 2 дундаа 1 шил арх авцгаагаад тэдний байранд нь очиж Саруул төгс 1 шил, нөгөө 2 нь 1 шил арх гаргаж хувааж уцгаалаа. Сүүлдээ Бэлчэрийн үг хэлэн олшроод чи Монголын биш Оросын нутагт байгаа шүү. Энэ ажилчид огт хамаагүй. Алив 1 шил арх гаргах гэж дээрэнгүү шаардахт нь Саруул төгсөд анх эвгүй сэтгэл төрж хүйтэн айдас биеийн эзэмдэн хүний газар аян олохгүй болохгүй гэж бодоод 1 шил арх гаргаж өглөө. Энэ үед ажилчид орж ирцгээлээ. Бэлчээр ажилчид руугаа туваа хэлээр хідүү үг ширэмхэлж томорч гарлаа. Тэднээс хоол нэхэд
Ах уу яасан муухай хардаг юм бэ ч гэх шиг. Гаргасан архийг орж ирсэн ажилчдад тойруулж хунгалсаар дуусгасан байна. Архи дуусмагц чид хаанаас ч юм бэ нэг шил архи гаргаж ирснийг хуваагаа дууж байхдаа бэлчээр чид бит хоёрт туваад юм хэлэх хүн байхгүй гэж ханхалзаад одоо хамт явна манад очие. Авгаа хөвгттэйгээ танилцуулна. Нарийн дурд захт нь байшинд байдаг гэв. Архи дуусч тэр хоёр гарч нэг мотоциклоор гуруулаа нарийн ортол сундлах болов. Юм авах гэтэл хэрэггүй. Маргааш энүүгээр гарах юм чинь гэхээр нь тэдний сүнхээ бичиг баримтаа орхиод гарчээ. Чид мотоциклыг жолоодож саруул төгсийг дундаа хийгээд хөдлөлөө. Амьд өсөн шөнө. Хөдлөх гэж байхад хоорондоо сэмхэн туваагаар хідүүг шивнэн нүдээ ирмэлдэж байхыг нь анзаарчээ. Чид мотоцикл барьж авахдаа танаа завханд туваагийн 2-3 хүн дээрэмдүүлсэн. Танаахан ч зэрлэгдээ гэгчлэн ярихт нь саруул төгсөд хэлэх үг олдсонгүй. 5-6 км явж байтал саруул төгсийн ард сууж саруул төгсөөс барьж авсан бэлчээр гараа тавьж читийг нудрах нь анзаарагдав. Чит мотоциклоо замаас гарган эргэж зогсоогоод цөмөөрөө бие засч жаахан сэрвцээ гэж бууцгаажээ. Тэд ойрхон байгаа товцог дээр гуруулаа гараад бэлчээр нэг шил архи гаргаж ирээд уучлаарай найзаа цүнхнээс чинь авчихсан юм шүү гэж даажинтай хэлээд саруул төгсөөр өөрөөр нь задлуулад тойруулцгаалаа. Саруул төгс шөнийн бүгээнийг ашиглан ингэрлүүгээ асгаж буцаасаар байв. Тэгтэл бэлчээр өдөж эхэллээ. Танаа завхныхан хүн амьт их дээрэмддэг болсон. Манай туваагийнхныг мөн ч их дээрэмдсэнтэй. Чи баян хүн шиг байна. Юу байна гарга гэж зандраад чамааг энд алчхад хинч мэдэхгүй, хинч хөөцөлдөхгүй. Намааг нарийн гизил эрзэнээр андахгүй гэж хэлээд босч ирлээ. Чит босч чулуу авч байх үед бэлчээр саруул төгсийг заандаж аваад цогтлоо. Бэлчээр өндөр чирэг биетэй багшиг гартай тул саруул төгсөд хаанаа илбэгдэж байлаа. Харийн нутагт харийн хүмүүс харанхуй шөнөөр хээр газар довтлогоонд өртсөн саруул төгс айж хамаг хүчээрээ тэмцэлтлээ. Болохоо байлаа да ингээд хүний нутагт алуулдаг байж одоо өнгөрлөө. Өмднийхөө арын халаасанд явсан жижиг их хүмэл хутгаа санав. Хутга минь бяцхан хутга минь. Чи жижигхэн ч мясны хүү блэ. Арай гэж авч дэлгэж амжин баруун гартаа бариад гидс рүү натгалаа. Гидсээ дараад суухаар нь цааш зүгтав. 50-60 м гэртээ зүгтж явхад чит гартаа чулуу арьсаар хөөгөөд ирлээ. Чит нь толгой мөрлүүн чулуугаар хальт цохихот нь зөрж дайраад барьж авмагц хит хутгаллаа. Хутгатай гараараа л цохоод байлаа. Яг хаана хэд хутгалсныг бурхан л мэднэ. Ямар ч гэсэн тэр эсэргүүцэлгүй болмогц цааш зүгтав. Гэтэл урдаас бэлчээр огтаад гүгээд ирлээ. Шархадсан баавгай. Одоо чи намайг өршөөхгүй. Тулж очоод л үхсэхээ үзэлцээ. Дайрч очоод хит хутгалаад цааш хар урдаараа замруугүй. Мотоциклийг хараад банкны бензиний шалгаангийг молтолж асгаад жаахан төрж 50-60 м холдуулаад түлхүүрийг авч чулуучгаад хайчихв. Мотоциклоор хойноос хөөж чадахгүй л боллоо. Би өөрөө даанч унж чадах биш. Хил зөрчив. Одоо яах вэ? Одоо би хайчих вэ? Монгол руу гал явъя. Хил хаана байна? Мэдэх юм алга. Юу ч гэсэн эрдэнэ замаараа л гүнэхөө. Хил хүрий гэж зам дагангүй лээ. Нүд харж болохгүй болтол хөлс асгарлаа. Заах уу хил зөрчнөө. Өөр арга байхгүй. Би Монголдоор л орж баригдах юмсан. Би энд баригдаж энд шүүгдвэл толгойгүй. Би хүүний газар тамайдлна. Хилийн тор даган шогссоор гитсээр. Орсын хил 2 давхар тортой дундаа мөр гарахаар загоон татсан. Элстэй нягт хамгаалттай. Яах ч аргагүй байлаа. Нэг шон ялэмгүй хазаасан байхаар нь шууд зориглон авирч гараад цааш үсрэв. Элсэн дунд нь цаанаас гарсан хүн болж буруу харж гიშгэн гараараа мөрөөж давхар дарж затсаар цаад шонгоод бас авирсаар дав. Хилийн нохоо давхин ирж Аакэн бууд ачгинлаа. Нохоо яг давсан шонгийн дэрэгд ирснэ. Тор давлгүй гаслан хуцаар үлдлээ. Саруул төгс хар урдаараа их нутгийнхаа гүн рүүгүүлээ. Гүүгээд бай. Одоо бол баригдсан чамаагүй Монголын хилчинд. Монголын цагдаа Монголын шүүхтэй ганц удагдаа л очно гүүгээд бай. Шүнжин гүйж айсан туулаа шиг тамирцсан амтан үүрээр ууланд хэсэг дуг хийв. Маргааш шүн тэсийн голын түүмэртгэд газар хурж хамаатан чимэд гэж авгаан тонлоо. Машин эвдрээд явгарчлаа гэж хэлж морь гуйж унаад карманд явсан 1200 рублийнхээ нэгийг нь чихэр аваараа хоосон ирлээ шүү гэж өгөөд гарчээ. Чимэдэг чинь морио эргүүлээд тавьчихсан ч яваад ирнэ номхон айлтгүй гэж хэллээ. Саруул төгс давхсаар асхтын шугуун захад байдаг ээжийнхээ гэрийг хараад шугуу талаас нь хэсэг ажиглалаа. Нэг л биш.
гадны хүн орж гараад л цагдаа хувцастай хүнч яриад явах шиг. Тэгэхээр нь морио тавьж явуулаад 2 хоног шугууд ажиглалт хийгээд ээжийнх нь гэрийг хяналтанд авчихсан өөрийг нь нотж байгааг лавтаа мэдэрлээ. Хар бомбын тэнд хүрч машин зам тосч хүлээсээр офсын зээл 130 машинд тагдан хөвсгөлийн мөрөн хот орлоо. Тээврийн товчоо аваас холдолтгүй буудалд нь 3 хоноод Эрдэнэтийн автобусанд сууж Эрдэнэтэд дүү отхон төрөндөө очижээ. Сэлэнг рүү уцаар ирж авгаагаа ирүүлж уулзаж хувцас бил залглаа. Одоо яах вэ? Би суул байна. Ямар ч гэсэн хэдэн сар мөрдөн байцаалтаас бүгж бие жаал тэнхрүүлж 20 мөрдөн даахаар тэнхэлтэй боломгц баригдлуугаар шууд өөрөө очихын зүйтэй гэж бодлоо. Найдвартай бүх газраа багнуурт байдаг аавынхаа дүү Дамдангийнхыг сонголоо. Тэнд очиж эмчилгээ хийлгэж тэнхрэхээр шийдэж богоонд сууж Улаанбаатар руу хөдөлжээ. Туваагийн хил дээрх хэрэг 1992 оны 7 дугаар сарын 2 Туваа улсын нарийн суурангаас 11 цагийн үед жолооч Киргиз Вадим эхнэр хүүхдээ бас найз Бавуу Сергей Гилгадай Саян нарыг хил рүү хүргэж өгөхөөр ГАЗ-66 маркийн Тэг 623 ТВМ маркийн машинтай гарчээ. Шууд тавхисаар Будуу уушуу гэдэг газар ирэхэд замын зүүн гарталд нэг хүн хэвтэж байх шиг харагдахад нь эвгүй санагдан өнгөрч явснаа. Ер нь үзмээр санагдаад буцаж очин зогсов. Үхсэн амт нь үл мэдгдэх доошоо харсан хүнийг болгоомжтой дуудан мөрнөөс нь татан эргүүлбэл түүний таних бэлчээр байлаа. Амтай байв. Юу болсныг асуухад Монгол залуу утгалжглаа. Надтай хамт чит цаашаа явсан гэж арайхийн ойлгууллаа. Киргиз хүмүүсээ буулгаж өхлөөт бэлчрийг ачиж эмнэлэгт хүргээд буцаж ирж читийг ирэхээр гарчээ. Бэлчрийн байсан тэр орчмоор ирж явтал чит Александр нь харганы оролд өвдөг тохоогоор газар тулаад төрүүлгээ харан гівцнийг үзэхэд нас барсан байлаа. Тэр мөлхөж явсан бололтой газар самартсан байв. Ийч мотоцикл нь читийн шарлаас 100 орчим метрийн зайд хажуулдан гівтэж байсныг олов. Бэлчрийг нарийн эмнэлэгт аваачиж болгоод эрдэнийн эмнэлэгт хэвтүүлж имчилснээр амь насыг нь аварчээ. Энэ өдөр Оросын сэргийлэхээс ирж үзлэг хийн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулжээ. Бэлчрийг байцаав. Тэрээр мэдүүлсэн. Тэр Монгол залуу өөрийгөө шалган өнгөрүүлэхэд ажилтдаг нэрээ Саруул гэсэн. Тэс суманд эгч нь байдаг. Түүндээ очихоор яваа. Аав байхгүй. Хойд эцэгтэй гэж ярьж байсан. Арх гаргаад бөглөө авах гэхэд Монгол залуу өмднийхөө арын карманаас их хүмэл хутаг гаргаад бөглөөг авч байсныг харсан. Тэр хутганы урд нь хүний дунд хурууны л хэртэй өргөн нь 2 см орчим. Саашаа бит хоёрт хутаг байгаагүй. Орой ажил тараад хоол идээгүй тул дуграаны дараа би согтож эхэлсэн. Цаашаа их согтоод юу болсныг мэдэхгүй. Тэр үед өвдгөө дэрлээд сууж байсан санагдав. Нэг ухаан ороход миний ард хүн гүгээд ирэх шиг болохоор нь босох гээд чадахгүй суутал ард нурууны баруун талаар юмар хатгсан. Чухам юугаар хатгасныг би мэдэхгүй. Нүдний өмнө очих ялцаад би урагшаа төрүүлгээ хараад унснаа санаж байна. Тэгээд чухам яасныг мэдэхгүй. Өглөө үүрээр ухаан ороход би хээр хөвтөж байсан. Баруун талаар хатсан цус байв. Өндөд суугаад харахад Саашаа өнөө Монгол хоёр байхгүй мотоциклж харагдсангүй. Толгой эргээд байхаар нь эргэж хөвтсөн. Тэгээд жаал гайг болохоор нь 4 м орчим газар мөлхөж хүүтэй хэлсэнд нүрээ нагаад хөвтсөн. Аамыг хатаж байв. Өдийн үед Киргиз Вадим машинтай ирээд намайг авч явсан. Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээгээр бэлчрийн цээж хэвлийн хөндийг нэвтэлсэн 3 шарх, хүзүү цээжинд 4 шарх, говийн хор 2 шарх, бүгд 9 шархтай. Хувцсанд үзэхэд хөрмөн 10, өмдөнд 4, бүгд 14 удаа хутгалсан байлаа. Энэ нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байлаа. Нөгөө чит Александрын цогцсонд 1992 оны 7 дугаар сарын 3-нд Эрдэнэт задлан шинжилгээ хийжээ. Түүнд дурдсанаар хохирогчийн өрц илэгний баруун хэсэг зүрхний зүүн хавтлын уртлын ханыг нэвтэлсэн шарх бүхий хүнд гэмтэл олж гадагшаа болон дотгошоо их хэмжээний цус алдаж нас баржээ. Гэмтэл нь П хэлбэрийн өнцгтэй 2 хажуу нь 1.5 мм зузаан хурц зүрхтэй 90 сайтай ойролцоогоор 1.6-аас 1.8 см өргөн хутга буюу түүнтэй төстэй зэвсэг байж болохоор байна. Иргэн житийн цус шээсэнд 4.6% этилийн спирт илэрсэн нь согтуурлын хүнд зэрэгтэй байжээ. Читийг бүгд 5 хутгалсан байна. Сэргийлэх ажилчдын байранд орчихсон Саруул төгсийн цүнхтэй юмд үзлэг хийж пассворт бичиг баримтыг олсноор гэмтэтгээдийг тодорхой мэдэж бүх бонд постуудад зарлан мэдээлж Монголын цагдаагийн газарт мэдээлж ерэн сурвалжлах ажил 2 улсын нутагт өрнөжээ. Хохирогчийн ар гэрийнхэн
Монгол залууг авчирч хэрэг болсон газар өөрсдийнх нь нүдэн дээр харуулж байж шийтгэж өгөхийг шаардсан байв. Оросд бүртгэсэн материалд бэлчир чит нарыг зөвхөн магтсан тодорхойлт байх боловч манай авсан мэдээгээр тэд хамгийн нэртэй харгас танхай хүмүүс байсан. Харин ч сайн боллоо гэж ярьцгаадаг ажээ. Баригдаагүй хэрэгтэн. Саруулт төгс баригдахгүй байсаар 1993 оны 2 дугаар сард бүх балсан явдлаа тооцсон өргөдөл бичээд мөрдөн байцаах газарт эхнэртэйгээ хоёул ирж дэд хурандаа дандан дээр оржээ. Ийхүү Орос Монголгүй эрен сурвалжлагдаж байсан гэмтэн өөрөө хурж иржээ. Хоёр улсад хүн амны хэрэгтэй оргож эрен сурвалжлагдаж байсан хүнийг хуулийн дагуу цагдан хорхоор таслан сэргийлэх арга хэмжээ авахаас аргагүй байлаа. Саруулт төгс гэж хэм бэ? Санжаажавын саруулт төгс 1968 онд Завхан аймгийн Тэс суманд их үржтийн 7 дахь хүү болон төрж дээр 2 эгч 4 ахтай доороо 6 дүүтэй өнөр айлд мэндэлжээ. Эцэг Санжаажав нь саруулт төгсийг 2 настай байхад нь өвчнөөр бий баржээ. 9 настайдаа сургуульд орж 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ухтаалын Темст саналаараа явж 2 жил суралцаад 1987 онд төгсч Завхны Асхад суманд трактор комбайн барьж байгаад цэрэгт татагдсан. Сэлэнг аймгийн байцаа өнгөрүүлэхэд алба хааж улирч ажиллаж байсныг бид мэдэх билээ. Хойд цэг загт зүрэн их ширүүн хүн байсан. Саруулт төгсийг хөөж туугаад байнга хээр гадаа хонж өссөн. Их зодуулдаг байсан учраас халдрамтгай дуу цөөнтэй хүн. Хүнд тосрох уу, хүний зовлон ойлгодог, аригт амх хэрэгэлдэггүй. Хатуу ширүүн зангүй, өрөвчгөн гэжээ. Арга гэрээхний тодорхойлт. Саруулт төгс нь сурлага сахилгаар сайн 8 дугаар ангийн даргын үргийг сайн гүйцэтгсэн. 9 дугаар ангид хуваарлсан боловч саналаараа Темст явчихсан. Захирал төвшин жаргал. Саруулт төгс нь 1984-өөс 86 онд манай Темст суралцаж төгссөн. Суралцах хугацаанд хэрэг зохицолд орж байгаагүй, архиудаггүй, тамхитдаггүй, даруй зантай, сурлага спортоор тэргүүний хүүхдүүдээгүй, аймгийн бүсийн аврал шалруулах шонхор спортын ахлагчаар тэмцээнд оролцож 1-р байр эзэлсэн. Саруулт төгс бол хамгийн ихтгэлтэй сэтгэмж сайтай хүүхэд байсан. Хамт хэлсэж ирсэн хүүхдүүд дотроос хамгийн сурлага сайтай нь гэдгийг хэлмээр байна. Сургуулаа онц төгссөн. Ухтаалын Темсийн захиргаа ангийн багш Эрдэнэт. Саруулт төгс нь Хилийн цэргийн Тэг 2 43 дугаар ангид 1987-оос 89 онд цэргийн алба сайн хаагаад шалгагч болж улирсан. Цэргийн хувцсаа цэвэр үзэмжтэй өмсдөг, үг дуу цоонтой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Шалгагчаар ажиллаж байхдаа бичиг баримтын 92 зөрчил илрүүлсний 6 нь хилийн зөрчилтэй адилтхан үзэж болох зөрчил байв. Мөн хил зөрчигч нэгийг илрүүлсэн. Харин нэг удаа арх ууж байлдагч дорж жандсан амар жаргал нарыг сунаалгаж зодсон байсныг хамт олноор нь хилэлцэж арга хэмжээ авахулсан. Ангийн захирагч Давг Жамц. Ерөнхийд нь хэрэгт хавагдсан материал баримтаас үзэхэд саруулт төгсөд хүмүүс ам сайтай болтой. Харин хохирогч нар нь нэг нутаг усных болохоор ерөнхий удам ах дүүс мэтгэний дутагдлыг дурдсан байна. Бас шалгагчаар ажиллаж байхдаа хүмүүсийн өгсөн арх тарсыг ёс удаж амссаар сүүлдээ арх амсдаг шалтгаан таарад бэлэн байвал буцахгүй болчихоо юу гэсэн бодол төрлөө. Сургуулийнхан төгссөн гэрчлэгээ хувийн хэрэгт онц сайн дүнгууд яриаж байлаа. Сургууль Темс цэрэгт дажгүй хөвгт байжээ. Мөрдөн байцаалтанд сонсгоод байгаа ял нь 2 байлдагчийг алгатаж сунаалгасанд эрүүгийн хуулийн 276-гийн 2-оор Батбаярыг зодож танхаарсанд эрүүгийн хуулийн 239-ийн 2-оор хууль бусаар хил нэвтэрсэнд эрүүгийн хуулийн 79-ийн 1-ээр чит бэлчир нарын амь насыг хохироосон 86-гийн гээж сүүлд 89 болгосон. Ийм 4 зүйл ангаар шийтгэгдэхээр ял сонсгож хошууч бүрд орж мөрдөөд прокурор дээр хянагдаж байна.